Дэлхийн хамгийн их газрын тосны нөөцтэй улсуудын нэг. Эдсэн дороо хар автаар оргидж байдаг Саудын Араб улс яагаад гэнэтхэн атомын эрчим хүч рүү улаар нь зүтгэж уран баяжуулах эрхийг дэлхийн их гүрнүүдээс шаардаж эхлэв. Энэхүү үйл ажиллагааг бид зөвхөн тус улсын хэрэгжүүлж буй Алсын хараа 2030 буюу газрын тосны хамаарлаас салж ногоон эрчим хүч рүү шилжих гэсэн эдийн засгийн солонгорол хэмээн гиннээр харах нь дэндүү өрөөсгөл юм. Сауди Арабын энэхүү энхийн зорилготой гэгдэх цөмийн реакторуудын цаана ойрох дорнодын хүчний тэнцвэрийг оронгоор нь эргүүлэх, магадгүй дэлхийн 3 дугаар дайны галыг асааж мэдэх цөмийн зэвсгийн хөдөлгөөний чимээгүй ихтэл нуугдж байхыг үгүйсгэхгүй. Бид энэ эгзэгтэй цаг үед хариултаас илүүтэйгээр маш олон гүнзгий асуултуудтай нүр тулгарч байна. Хэрв Саудын Арабын зорилго зөвхөн цахилгаан эрчим хүч гаргаж авах явдал үнэхээр мөн юм бол яагаад тэд ураныг дотооддоо баяжуулах технологиг давхар эзэмшихээр дэлхийн их гүрнүүдээс ингэж ихээр шаардж байна вэ гэдэг асуулт мөн л гарч ирнэ. Дэлхийн атомын цахилгаан станцтай улсууд баяжуулсан ураныг импортоор авч эрчим хүчний зориулалтаар ашигладаг. Харин гагцгүй цөмийн зэвсгийн амбицтай улсууд л ураныг дотооддоо баяжуулахаар улаан зүтгэдэг. Уран баяжуулна гэдэг нь цөмийн цахилгаан станц ажилуулахаас гадна хэдхэн алхам ахиулахад цөмийн зэвсэг бүтээх хаалхыг нээдэг хоёр талтай сэлэм гэдгийг дэлхийн нийтээрээ нэгэнт мэддэг болсон. Хунтайж Мухаммед бин Салман хэрв Иран цөмийн зэвсэгтэй болвол бид ч бас даруйхан өөрсдийнхийгөө бүтээх болно хэмээн дэлхийн хэвлэлээр нээлттэй зарласан нь зүгээр нэг сануулга байв уу? Эсвэл хэдийнэ ихэд ч гэсэн стратегийн тунхаглал уу? Нөгөө талд энэ бүхнийг ажиглаж суугаа Америк нэгдсэн улсын хувьд ямар хүнд нөхцөл байдал үүсч байна. Вашингтон өөрийн бүтээж хамгаалж ирсэн цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх хатуу зарчмаа дагаж Саудын Арабд уран баяжуулах технологи өгөхөөс татгалцах уу гэдгийг дэлхийн нийтээр харах болоод байна. Гэхдээ аль ч нөхцөлд Саудын Арабд ашигтайгаар иргэнэ. Учир нь Америкийн нэгдсэн улс хэрв Саудын Арабын хүсэлтэд татгалзах юм бол Оросын холбооны улс эсвэл бүгд найрамдах Хятад ард улс зэрэг улсууд ямар ч нөхцөлгүйгээр Саудын Арабад туслахад бэлэн байна. Хэрв ийм зүйл болвол Америкийн нэгдсэн улс дэлхийн ноёрхлын геополитикт хамгийн чухал холбоотон болох Саудын Арабыг Хятадын нөлөөнд алдах нөхцөл байдал бүрдэнэ. Ер нь нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Түүхийг сөхөд харах юм бол хүн төрөлхтний түүхэнд цөмийн технологи хизээч зөвхөн цэвэр эрчим хүчний төлөө байгаагүй. Цөмийн технологи нь цаг үргэлж эрх мэдэл болон сүрдүүлэг, оршин тогтнолын баталгаа байсаар ирсэн. Саудын Арабын элсэн цөлд босох гэж буй цөмийн хөргөлтийн цамхгууд нь 21-р зууны шинэ хүчний тэнцвэрийн бэлэгдэл үү эсвэл хүн төрөлхтнийг ойрох дорнодын ээлжид гэхдээ хамгийн аимшигт ангал руу түлхэх мөсөн уулын орой юу? Бид энэ тоглоомонд хэн нь ялахыг одоохондоо хэлж мэдэхгүй. Гэхдээ нэг зүйл тодорхой байна. Дэлхийн дэг журам эргэлт буцалтгүйгээр өөрчлөгдөж, их гүрнүүдийн тогтоосон хуучин дүрм үйлчлэхээ нэгэнт болж эхлэв. Бид одоо зөвхөн ажиглаж, энэхүү асар том геополитикийн сүүдэр хаашаа тусахыг хүлээх л үлдээд байна. Дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн зүрх болсон хөрсөн доороо төгсгөлгүй мэт ундрах хар автны нөөцтэй Саудын Араб улс яагаад өндөр өртөгтэй нарийн технологи шаардсан цөмийн эрчим хүч рүү ингэж яарч бас идэвхтэйгээр зүтгэх болов гэдгийг энэ цаг мөчид хүн бүхэн гайхан харж байна. Гэвч геополитик болон геоэдийн засгийн нарийн анализийн дурангаар харвал энэхүү шилжилт нь ямар ч сэтгэл хөдлөлгүй маш хатуу бөгөөд прагматик эдийн засгийн тооцоолол дээр суурилсан амьдралын төлөөх стратегийн нүүдэл болох нь тун тодорхой харагдаж байгаа юм а. Өнөөдөр Саудын Арабын хувьд тэдний эдийн засгийг дотроос нь идэж буй хамгийн том дайсан нь гадны ямар нэгэн улс бус харин тэдний өөрсдийнх нь дотоодын эрчим хүчний хит их хэрэглээ болон хувираад байна. Цөлийн хатуу ширүүн уур амьсгалтай энэ оронд хүн амын тоо хурдцтай өсөхийн хэрээр өдөр бүр сая торох газрын тосыг зөвхөн далайн усыг цэнгэгжүүлэх эсвэл аврах том хотуудын агааржуулалтын системийг ажилуулах цахилгаан гаргаж авахын тулд зууханд хийж шатааж байна. Энэ бол олон улсын зах зээлд өндөр үнээр борлуулагдаж, улсын төсвийг зузаалах ёстой байсан асар их баялагийг зүгээр л утаа болгон замхруулж, ашиг олох боломжоо өөрсдийн гараар устгаж байгаа хэрэг юм.
Энэхүү эдийн засгийн стратегийн цус алдалтыг зогсоохын тулд угсаа залгамжлах ханхүү Мухаммед бин Салмон Алсын хараа 2030 хэмээх авраг том шилжилтийн төслийг хэрэгжүүлж эхэлсэн нь дэлхийн нийтийн анхаарлыг татаж эхлэв. Энэ бол зүгээр нэг PR кампанит ажил эсвэл тансаг дээд зэрэглэлийн хот барих гинэн мөрөөдөл огтоосоо биш. Энэ бол Саудын Араб улс нь газрын тосны 90 үе төгсөх төхөж буйг ухамсарлаж петро болон түр хэмээх уламжлалт хүлээснээсээ салж ойрхон дорнодын бүс нутаг дах технологи болон аялал жуулчлал инновацийн төв болон хувирах гэсэн оршин тогтнолын шинжтэй хувьсгал гэж харах нь зүйтэй. Тэд Ньям хэмээх триллион долларын өртөгтэй ирээдүйн мега хотыг босгож дэлхийн тэргүүлэх хөрөнгө оруулагч болон үйлдвэрлэгчдийг татахыг зориж байна. Гэвч энэ бүх амбицтай мөрөөдлийг бодит болгохын тулд хамгийн түрүүнд шаардлагадах зүйл нь хямд бөгөөд тогтвортой мөн хязгааргүй эрчим хүчний их үүсвэр болж таарна. Тийм ч учраас цөмийн эрчим хүч бол Саудын Араб улсын хувьд сонголт гэхээс илүүтэйгээр гео эдийн засгийн хувьд амин тариа болж байна. Хэрв тэд дотоодынхон эрчим хүчний хэрэгцээг атомын цахилгаан станцуудаар бүрэн хангаж чадвал дотооддоо шатаадаг сая торох газрын тусаа дэлхийн зах зээлд гаргах боломжийг бүрдүүлнэ. Ингэснээр дэлхийн нийтээр ногоон эрчим хүч рүү шилжиж газрын тосны эрэлт хумигдсан ч Саудын Араб нь газрын тос олборлагч улсууд буюу ОПЕК-ийн орнуудын дотор монопол эрх мэдлээ цаашлаад дэлхийн эдийн засаг дахь хөшүүргээ урт хугацаанд хадгалан үлдэх боломжтой болох юм. Энэ бол нэг сумаар дотоодын эрчим хүчний хямралыг шийдэж, харин нөгөө сумаараа гадаад дахь геополитикийн нөлөөллөөн баталгаажуулж буй маш нарийн тооцоололттой мастер түвшний нүүдэл гэж харагдаж байна. Хэмжээндээ хөөрхөн дүгнэлт хийдэг хүний нүдээр харах юм бол энэхүү эдийн засгийн асар том хэрэгцээ нь Саудын Арабын гадаад бодлогод маш том хэмжээний стратегийн бамбайг бүтээж өгч байгаа түүхэн үйл явдал гэж харагдаж байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг болон эсвэл барууны их гүрнүүд тэдний цөмийн хөтөлбөрийг хардаж эсэргүүцэх үед Саудын Арабын эрх баригчид бид ямар нэгэн зэвсгийн араас хөөцөлдөөгүй. Бид зүгээр л Алсын хараа 2030 төслөө урагшлуулж өөрсдийн ард түмнээ эрчим хүчээр хангахын тулд энэ технологиг ашиглаж байна хэмээн хэлэх бүрэн төгс хууль ёсны бөгөөд няцаахын аргагүй эдийн засгийн үндэслэлийг гаргах боломжтой болно гэсэн үг. Тэд эдийн засгийн хөгжил гэх мэт хоргүй дүр төрхийн цаана өөрсдийн цөмийн технологийн суурийг маш амжилттай тавьж ирээдүйд ойрхон дорнодод хүчний тэнцвэр өөрчлөгдөх тэр цагт ямар ч нөхцөл байдалд бэлэн байх шатрын хөлгөө урж эхэлж байгааг энэхүү түүхэн үйл явдлаас харж болохоор байна. Тэгэхээр контентын дундуур та бүхэндээ товчхон зар сурталчилгааны маягтай зүйл хэлэхэд миний орчуулсан манай суугийн зүгээс эрхлэн гаргасан Адольф Гитлерийн миний тэмцэл ном маань бас худалдаалагдсаар байгаа гэдгийг бол дуулгахад таатай байна. Энэхүү номыг бол 1924 онд Адольф Гитлер бол төрийн эрх мэдэлд гараагүй байх үедээ шоронд хоригдож байхдаа бичсэн ийм ном. Энэ номон дээр бол яагаад ерөнхийдөө Адольф Гитлер дэлхийн 2 дугаар дайныг хийх ёстой болсон, яагаад Оросуудыг, коммунистуудыг үзэн яддаг байсан, мөн яагаад еврейчүүдийг үзэн яддаг байсан гэх мэтэр маш олон мэдээллүүдийг та бүхэн авах боломжтой. Хэрвээ та улс төр сонирхдаг бол, түүх сонирхдаг бол, нийгмийн шинжлэх ухааныг сонирхдаг бол энэ ном бол зайлшгүй таны бас ширээн дээр байх ёстой ном юм шүү гэж ингэж хэлмээр байна. Тэгээд авахыг нь аваад хаях бол хэрэгтэй. Ингээд энэ ном маань бас гадуур худалдаалагдахгүй байгаа. Хэрвээ та авахыг хүсвэл 60 мянган төгрөгөөр зарагдаж байгаа 9924 7042 гэдэг дугаараар бол хөргүүлээд захиалаад авах боломжтой юм шүү. Тэгэхээр бид бүхний мэдэж байгаачлан ойрхон дорнодын геополитикийн газрын зураг маш эмзэг бөгөөд хизээж яаж ч хувирч магадгүй туйлын тогтворгүй байдалд оршдог. Тэгвэл ийм тогтворгүй нөхцөлд Саудын Арабын цөмийн хөтөлбөрийг зөвхөн эдийн засгийн солонгорл буюу ногоон эрчим хүчний төсөл хэмээн харах нь хэтэрхий гинэн бөгөөд өрөөсгөх хэрэг болно. Геополитикийн шинжээчдийн нүдээр Саудын Арабын шидэж буй зоосны нөгөө тал руу өнгөж харах юм бол тэнд магадгүй хүн төрөлхтний хамгийн том айдсыг дагуулсан бараан сүудэр нуугдаж байж болох юм. Сауди Араб болон Иран улсууд нь ойрхон дорнодын бүс нутаг дахь ноёрхлын төлөөх исламын сүннит болон шиит урсгалын геополитикийн хүйтэн дайныг олон 10 жилийн турш явуулсаар ирсэн. Иран улс хэдийгээр олон улсын хатуу хоригт орж эдийн засаг нь дороотсон ч гэлээ цөмийн хөтөлбөрөө ууггүй хөгжүүлсээр өнөөдөр цөмийн босго буюу хөсвөлөг хэдхэн 7 хоногийн дотор цөмийн бөмбөг угсрах хэмжээний өндөр баяжуулалттай ураны нөөцтэй улс болж чадсан.
Энэ нь Персийн булангийн нөгөө эрэгт байгаа Саудын Араб улсын хувьд оршин тогтнолын хамгийн том аюул хар дарсан зүүдэн болон хувирав. Тиймээс Саудын Арабын хувьд цөмийн эрчим хүчтэй болох нь зөвхөн гэрэл асаах тухай асуудал огтосоо биш. Харин Ираны өнөө маргаашгүй эзэмшиж мэдхээр байгаа тэр цөмийн зэвсгийн эсрэг өөрийн стратегийн тэнцвэрэн алдахгүй байх амь насны өрсөлдөөн болон хувирч байгаа юм а. Эндээс цэрэг улс төрийн шинжлэх ухаанд бидний нэрлэж буйгаар сүүдрийн зэвсгэлийн маш нарийн бөгөөд аюултай стратеги урган гарч ирж байна. Саудын Араб улсын зүгээс Америк нэгдсэн улс болон холбоотон орнуудтай тавьж буй хамгийн маргаантай бөгөөд огтхон ч буулт хийхгүй байгаа цорын ганц шаардлага нь дотооддоо уран баяжуулах эрх юм. Хэрв тэд үнэхээр л зөвхөн цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхийг хүсэж байгаа бол хөрш Арабын нэгдсэн Эмират улс шиг цөмийн төлшөө олон улсын зах зээлээс биднэр нь худалдан аваад ямар ч маргаангүйгээр станцаа ажилуулах бүрэн боломжтой. Гэтэл тэд өөрсдийн газар нутгаас уран олборлож түүнийг баяжуулах технологиг эх орондоо суйрлуулахыг шаардаж байгаа юм. Хэрв тэд уран баяжуулах технологиг эзэмших юм бол цөмийн зэвсэг бүтээхэд 90% ойртно гэсэн үг. Сауди Араб яг энэ л сүүдрийн хүчин чадлыг өөрийн гарт барихыг улаар нь зүтгэж байна. Тэд өнөөдөр шууд цөмийн бөмбөг хийх гээгүй байж болно. Гэхдээ маргааш шаардлага гарвал шуудхан хийчихдэг болохыг тэднэр зориж байна. Нэнхүү геополитикийн давд санааг угсаа залхамжлах хунтааж Мохаммед бин Салман огтхонч нуухыг хүсээгүй нөхцөл байдлыг уламж сонирхолтой бөгөөд түгшүүртэй болгож байна. Тэрээр барууны томоохон хэвлэлүүдэд өгсөн ярилцлагадаа хэрв Иран улс цөмийн бөмбөгтэй болвол бид ч бас аль болох хурдан өөрсдийнхөө хийх болно хэмээн маш хүйтэн бөгөөд тодорхой тунхагласан юм. Энэ бол дипломат хэллэхээр бол олон улсын атомын энергийн агентлаг болон дэлхийн эх гүрнүүдийн нүүрэнд шууд алгацсан явдал юм. Нэг ёсондоо бол бид та нарын тогтоосон цөмийн зэвсэг үйлдвэрлэх дүрмийг дагна. Гэхдээ хэрвээ та нар Ираныг зогсоож чадахгүй бол бид өөрсдийгөө хамгаалахаас өөр аргагүй болно. Харин тэр үед та нар биднийг битгий буруутгаарай гэсэн геополитикийн маш ухаалаг шантаж юм. Олон улсын шинжээчдийн үзэж буйгаар Саудын Арабын энэхүү сүүдрийн зэвсэгэл нь ойролт орондод маш аимшигтай доминогийн эффектийг өдөөж мэднэ. Хэрв дэлхийн нийт эдийн засаг улс төрийн ашиг сонирхолд хөтлөгдөн Саудын Арабад уран баяжуулах технологиг өгчихвөл бүс нутгийн бусад тоглогчид болох Египт болон Турк зэрэг улсууд ч ялгаагүй бидэнд ч бас тэгш хэрэг шаардлагатай хэмээн шаардаж гисэн. Ингэснээр хэдэн мянган жилийн шашны болон газар нутгийн мөргөлдөөнт цаг үргэлж дарийн утаа үнэртэж байдаг ойролт орондод тэр чигтээ цөмийн зэвсгээр хөөцөлдөж хизээ мүдгүй дэлбэрэхэд бэлэн цөмийн дарьтай торох болон хувирах эрсдэл бидний нүүрэн дээр боддоор зурагдана гэсэн үг. Эцсийн эцэст Саудын Арабын цөмийн хөтөлбөр нь эрчим хүчний дутагдлаас илүүтэйгээр Ираны аюулын эсрэг зогсож буй амьд үлдэхүйн Бамбай бөгөөд энэхүү Бамбайг ойролт орондод цөмийн зэвсэг үйлдвэрлэхийн тулд ямар ч үнээр хамаагүй Саудын Арабын барьцаж байгаа Ираны уран баяжуулалтыг зогсоох нь бүс нутгийг төдийгүй нийт хүн төрөлхтний аюулгүй байдал цаашдын оршин тогтнолын нэгэн чухал баталгаа болон хувирна гэдгийг одоо нэгэнт хүлээн зөвшөөрөх болсон. Тэгвэл энэхүү үйл явдлыг илүү өргөн цар хүрээнд нь харах юм бол Саудын Арабын цөмийн хөтөлбөр нь зөвхөн бүс нутгийн асуудал байхаа хэдийнэ болж дэлхийн супер гүрнүүд болох Америк нэгдсэн улс, Хятад, мөн ойролт орондын хамгийн хүчирхэг бөгөөд нууцлаг тоглогч болох Израиль улсын хувь заяаг нэгтгэн зангиддаг геополитикийн их шатрын өрг болон хувирсан тун тодорхой харагдаж байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл хэн нэгэн нь ганцхан буруунуудад хийхэд дэлхийн шин дэг журам бүхэлдээ нуран унах эрсдэлтэй үхлийн аюулт гурвалжин цаашлаад дөрвөлжин тэгшигтгэл болон хувирсан гэсэн үг. Сауди Арабын угсаа залгамжлах хунтааж Мохаммед бин Салман энэхүү шатрын хөлөг дээр дэлхийн дипломат түүхэнд ховорхон тохиох маш зоригтой бас төрөмгийн шантажин дипломат ажиллагааг гайхалтайгаар хэрэгжүүлж байна. Тэрээр Америк нэгдсэн улсын ойролт оронд дахь хамгийн том айдас болох Хятадын нөлөөллийг ашиглаж Вашингтоныг ханамж шахаж чадаж байгаа. Саудын Арабын Америк нэгдсэн улсад тавьсан болцол нь маш энгийн бөгөөд хатуу болцол юм. Товчхондоо бол бидэнд цөмийн технологи тэр дундаа дотооддоо уран баяжуулах эрхийг өг. Хэрв та нар татгалзах юм бол бид Хятадын тавд хандна хэмээх шантаж юм. Вашингтоны хувьд энэ бол жинхэнэ хар дарсан зүүдэл гэсэн үг.
Америкийн нэгдсэн улсын хуулиар бол аливаа улсад цөмийн технологиг шилжүүлэхдээ уран баяжуулахыг хатуу хоригддог бөгөөд энэ нь дэлхийн цөмийн зэвсгээс ангид байлгах Америкийн гадаад бодлогын гол тулгуур баг нь байсаар ирсэн. Гэтэл өнөөдөр Бээжингийн зүгээс ямар ч нөхцөл боловсролгүйгээр ямар ч хүний эрх эсвэл цөмийн зэвсэг үйлдвэрлэх гэрээ гих мэтээр ямар ч тийм шаардлага тавилгүйгээр шууд л Саудын Арабид цөмийн станцыг барьж өгөхөд бэлгээхэн зогсож байна. Хятад улс хэдийн Иран болон Саудын Арабыг хооронд нь эвлэрүүлэн зуучлах байдлаар ойрхон дорндын амьдралд нэгэнт нэвтрээд удаж байна. Хэрв Америкийн нэгдсэн улс Саудын Арабид үгүй гэж хэлэх юм бол ойрхон дорнд дахь хамгийн чухал холбоотноо цаашлаад петродолларын системийг бүхэлд нь Хятадын нөлөөнд эргэлт бусалтгүй алдаж мэднэ. Америкийн нэгдсэн улс дэлхийн ноёрхлоо авч үлдэхийн тулд өөрийнх нь тогтоосон дүрмийг өнөөдөр зөрчиж Саудын Арабид сүүдрийн зэвсгэлийн түлхүүрийг атгуулахаас өөр гарцгүй буюу хадан хясааны ирмэгдээр тулж ирээд байна. Гэвч энэхүү ээдрээтэй тэгшидгэл дээр Израиль улс нэмэгдснээр нөхцөл байдал бүрч ойлгомжгүй бас тесрэх аюултай болж хувирах эрсдэлтэй. Израилийн аюулгүй байдлын хамгийн хатуу хизээч үл зөрчиж болох автан дүрм нь Бегиний номлол буюу ойрхон дорндод Израилаас өөр ямар ч арабын улс цөмийн зэвсэг бүтээх хүчин чадалтай байж болохгүй тийм оролдлого бүрийг цэргийн хүчээр Израиль улс устган дарах болно гэдэг зарчим юм. Тэд үүнийгэж батлаж 1981 онд Иракийн Осирак, 2007 онд Сирийн Аль-Кибар цөмийн реакторуудыг урьдчилан сэргийлэх цогцолтоор бөмбөгдөн устгаж байсан туршлагатай. Гэтэл өнөөдөр Израиль өөрийн түүхэндх хамгийн том дипломат зорилго болох Саудын Араб улстай харилцаагаа хэвийн болгох түүхэн гэрээний босхон дээр яг тулан зогсоод байна. Хэрвээ Саудын Арабтай Израиль улс гэрээ байгуулж чадвал Израиль нь Арабын ертөнцид хүлээн зөвшөөрөгдөж хамгийн гол нь Ираны эсрэг нэгдсэн хүчирхэг эвсэл босгох боломж бүрдэнэ. Гэвч Саудын Араб улс нь Израильтай гэрээ байгуулахын төлөөсөнд Америкийн нэгдсэн улсаас нөгөөх л уран баяжуулах эрх бүхий цөмийн хөтөлбөрийг шаардаж байна. Сауди Араб нөхцөл байдлыг өөрт маш ашигтайгаар ашиглаж бүгдийг нь нэгэн зэрэг шантаажирч байна. Өнөөдөр Израилийн ерөнхий сайд болон засгийн газрын элитүүдийн бүх тархи нь яг энэ асуудалд гашлан сууж байгаа. Тэд Ираны эсрэг Саудын Араб хэмээх асар хүчирхэг холбоотонтой болохын тулд Саудын Арабын эзсэн цөлд цөмийн реактор уран боловсруулах үйлдвэр байгуулахыг үнэхээр дэмжинэ гэж үү. Ираныг цөмийн зэвсэгтэй болохыг зогсоохын тулд Саудын Арабыг зөрүүлээд цөмийн зэвсэг хийх боломжтой болгох геополитикийн энэхүү галзуу 8-ыг Израилийн тагнуулын байгууллага болох Моссад хэрхэн хүлээж авах бол хэрв ирээдүйд Саудын Арабын хаант засаглал нуран унаж Саудын Арабид магадгүй шашны радикал бүлэглэл төрийн эрхэнд гарвал Саудын Арабын цөмийн байгууламж хэний эсрэг чиглэж эхлэхийг израильчууд маш сайн мэдэж байгаа. Энэ бүхэн нь их гүрнүүдийн хувьд ямар ч төгс гарцгүй шатрын атсан шалаа болон хувирч байна. Америкийн нэгдсэн улс нь ойрхон дорндыг Хятадд алдахгүй тулд цөмийн дүрмээ зөрчихөө. Израиль түүхэн энхийн гэрээ байгуулахын тулд өөрийн улаан шугамаа давах уу? Мөнгө, газрын тос, технологи болон цөмийн сүүдэр огтлолцсон энэхүү хүнд бэрх нөхцөл цагт яг хэн нь жинхэнэ гол тоглогч болж мөн хэн нь хүү болон хувирч буйг зөвхөн цаг хугацаагаар гэрчлэн харуулах болно. Тэгэхээр өнөөдрийн дугаар маань энд хүрээд өндөрлөж байна. Та бүхэнд таалагдсан байх, хэрэгтэй мэдээлэл авсан байх гэдэгт найдаж байна. Дараагийн дугаараар дахин уулзтлаа түр баярлалаа.